Мадридад зориулсан нэг өдрийн кафечлаа. Нэг удаагийн райдын 2 евро юм байна ер нь бол. Тэгэхээр би одоо 2 дамжаад 3 дамжиж чонгод 10 евротойгоо тэнцчих юм байна. Тэгээ энэ жуулчны карт нь болохоор 10 евро гэж байна. Нэг өдрийнхэн. Тэгээ зон A гэдэг яг энэ Мадридын төвөөр метро бас юм байна. Гадам шалан байна. Миний интернет яагаад орохгүй байгааг мэдэхгүй байна. 5G гэж гамч хэлсээр холбогдсон байгаа хэрнээ ерөөсөө нет орохгүй байна. Тэгэхээр би мапа ашиглаж чадахгүй. Ер нь бол жоохон барагцааллаараа явж гин. Одоо хайчж байгаа гэхээр Plaza de Español гэсэн. Биш Royal Plaza гэсэн ч үлээ. Royal Palace гэсэн сахаа. Тэгээд хааны ордны гаднаас нь харчаад яг гол ландмаркуудын гаднаас нь хальтайлт харчаад тэгэл юм идээд Барселоноор автобусанд суухах авшээ. Гал тэргэнд сум. Гал тэрэгнийхэн систем бол ойлгоход гайгүй амархан юм байна. Гадаас нэг халуун байна. Ханаас нэг юм шиг байна. Газраа ирлээ. Биш билет аваад орох юм бол энэ хашаан дотор нь явж болох юм шиг байна. Хүмүүс зураг аваад байна. Тэгээд нөгөө талд нь болохоор сүм байна, том сүм. Ямар сүм бэ гэдгийг дараа нь л харъя. Амар том сүм байна. Супер биг. Тэгээд цаашаа нэг тийм observation deck маань байгаа юм шүү. Орсч байна. Цүнхээ чирээд. Нилийн бор шаргал тоос мөнгөтэй юм шүү дээ. Мадридын байшин бод. Check-in хийх чинь хотелын баг гэсэн чинь Airbnb шиг юм шиг амжсан байрны дотор юм гэх. Зя өрөөндөө ороод ирлээ. Эндээ хямдхан болтож авсан. Тавчгүй дутлаа ингээл нүүдэндээ таллаа өмсдөг явчихсан. Байна юу? Not bad. Сто зүрэнгийн л өрөө байна да. Хөрхөн welcome message байна. Шоколад юм уу? Самар юм шиг байна. За тэгээ цонхоор юу харагдаж байна? Вивэн дагуу шүү. Яг ингээд дуртаас харсан байр байна. Nice. Зя. Тийм өглөө 6:30-аас гэрээсээ нь Лисбоны 2 Airbnb-с гасан. Тэгээд бүтэн 12 цаг явж иж Барселонад ирлээ. Мадридад дамжаад тэг 2, 3, 4 цаг байхаар байсан болохоор ингэж нэлээд удаан авлаа. Гэхдээ би барыг музейг үлдээ. Тэгээд төв сүм эднийхэн гаднаас нь харчаал тэгэл нааш хүрээд байсан. Алтарын дотор бол давгүй л байлаа. Нэг тийм цэвэрхэн тухтай гал тэрэгтэй байна. Тэгээ өглөө боссон болохоор би бараг тасралтгүй унтаад ирлээ. Тэгээд нэг одоо энэ Португал, Испани их газрынхаа нэг булангаас, нэг далайн эргийн булангаас нөгөө буланд л одоо хүрээд ирсэн байна. Ингээд тийш ингээд чигээр гараад. Тэгээд одоо өдрийн ерөөсөө өглөөс хойш олигтой хоол идээгүй. Өглөө airport дээрээс нэг сэндвич авч идсэн. Тэгээ сая Мадридад бас юун дээрээс
галт тэрэгний буудлын дээрээс дахиж нэг сэндвич авч идсэн. Тэгэхээр одоо гарч хоол идэх гэж бодож байна. Хэрвээ далайн эргэн айгу ойрхон бол далайн эрэг рүү явд юм уу гэж бодож байна. Манай хоёр найз маргааш ирнэ. Бид маргаашнаас яг гол газруудаараа явж үзэх болохоор өнөөдөр бол надад нэг тийм амар зүйл юм бол амраал харах бах. Сая буугаад нөгөө нэг нийтийн тээврийн системийг бас жоох ойлгохгүй нэг 12 минут зогсож хараагүй яаж явахаа ямар билет авахч бүр хараагүй шууд гараад ирсэн байсан. Өдрийн тикет нь бас адилхан 2.1 өдрийн гинэ нэг удаагийн journey ингээд нэг удаа галт тэрэг ашиглах үнэ нь 255 евро байна. Тэгээд 2 өдрийн пасс авъя гэж харлаа. Тэгээд тэрийг найзуудыгаа ихээр авъя гэж бодож байна. Барселонатай би ч нойрох юм шин. 33 минут алхаад очиж болох юм байна. Эсвэл 16 минут метротх юм байна. Европын төв хотууд чинь ер нь юм жижигхэн улсууд болохоор жижиг яг юм соёлын өвдөө тийм хот юм шиг санагдаад байсан чинь сая Барселона биш Мадридэд буусан ч юусоо тийм байсангүй бүр ингээд амар том юм олон улсын тийм том хот шиг санагдлаа. Тэгээд галт тэрэгний буудал, онгоцны буудал энэ гэж бүх юм амар юм мега санагдлаа. Тэгээд явж байгаа хүмүүс нь ч гэсэндээ амар олон орны олон үндэстний хүмүүс ингээд зэрэг харагдчихсан. Гадаа бүр амар халуун миний хумсны бодог хайлтсан ш. Юу гэсэн үг бэ? Зя. Зя. Барселона. Girl Street. Тэвид руу гарах чинь. Шууд night. Night one. Яа. Надад өдрийн гээд. Өглөөний баг өдөр болсон шүү дээ. 12 болж байна тэгээд. Одоо гарч жоохон энэ хавар зугаалгах байна. Манай хоёр сая өглөө ирлээ. 30 цагийн ирсэн. Харин тийм дундаа бас 6 цагийн лейофтой гэдэг чинь зөндөө удаан явж ирсэн байна. Тэгээ явж ирэнгүүтээ одоо ингээд шууд усанд ороод нүрэ будал гарах чинь гэдэг ч бас хот сэрэг байна гэхдээ сэрэг байна. Зэ би төрөө хараадлахаа явж гин годомжуудыг хараа явж гин. Каталан хөгжмийн театр. За Барселонагийн сүм дээр ирсэн байна. Freedom of Kiss гэдэг mural. За хоёр үнсгээс хоёр үнсээ за. Хоёроос хоёр үнсээ гэсэн. Хоёр талаас гэдэг. Тэгээ би ганцаараа жоо камера хоёр өөр үнсээ хоёр үнсээ авчих. За нэг хоёрын горой. За одоо камера жоохон ингэж хийчихээ. За нэг Hello, all from Spain. Ooh. Ташаа ингэж урамжуулан харин тийм. За Барселона хотын гудамж нэг юм л байд юм байна.
Одоо энэ хойно нөгөө гитарын аяг тавьчихлаа. Ацтаа. Яа, за бид гоор нэг пив уусан чинь халж ийна. Шууд хүмүүс дөрмөттэй байдаг байна. Дуу чангараад инээд ихсээд. Ээдэрч мөн. Yeah, girls night out. So cheers. Барселонагийн бич дэлэлээ. Одоо яг нар чарах чинь сэтгэл явраа. Аюу энийг гаргасан шүү дээ. Цагаагаар гоё юм л гэж байна. Залуучууд гоё юм гэж байна. Бодлоо шатаа юм уу? Тэгж штэ. Өнгөн гэхдээ үнэхээр гоё байна. За cheers. За гоё аялалаа. Yay. Girls being girls.